Сайн байцгаана уу? Жижигложи подкастын шинэхэн дугаар тусгай дугаар хүрэхэд инхүү бэлэн болгоод байна. За тэгэхээр өмнөх тусгай дугаарыг маань хэрвээ сонсогч байвал бид нэр тэр дугаар дээр хэлсэнчлэн хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго 2024-өөс одоо зарим хуулиудыг тестийн ажиллаад ярилцаж явж байгаа. За тэг өмнөх дугаар дээр бид нэр авилгын эсрэг хууль болон мөнгө угаах терроризмыг санхүүж хүчтэй тэмцэх тухай хуулийг ярилцсан бол энэ удаагийн дугаараар дараагийн одоо хоёр хууль буюу ашигт малчлалын тухай, банкны тухай хууль хоёрыг ингээ ярилцъя гэд энэ дугаарыг эхэлж байгаамаа. За тэгээд яг хуу энэ дугаарын бас онцлог гэх юм бол Оюкомига марлаа бид гурлаа анх удаа цугсууж биччихээ тий. Тэгэхээр нэг ганц удаа онлайнаар биччихээ л үү тий гурлаа сандгүй. Тийм нэг удаа онлайн тийм байх тийм ээ тий. Тэгэхээр тайрасаа сайн сайхан юу байна? За сайн сайхан гэвэл байна. Энэ хуульчны сонгоны сонгон шалгаруулалттай холбоотой юу яд байгаа? Би нөгөө сургалтанд сууж байгаа хуульчдын холбооноос зарладаг та бүхэн мэдж байгаа л нөгөө болоод харгачлалын 3 эрх зүйн сургалт хуульчдын холбооноос зарлаад тэгээд одоо бол яг эхэлсэн энэ 7 хоногоос эхлээд явж байгаа. Тэгээд тэрнээс нөгөө олж мэдсэн мэдээлэлээ хуваалцаад ерөөхдөө тэнд нөгөө багш нар маань ерөн дандаа шүүгчд прокурорууд ч юм уу ингээд айгүй ийм практик туршлагатай хүмүүс ирж одоо хичээл зааж байгаа мэлээ. Тэгээд тэр хүмүүсийн нөгөө ингээд зохиож ирсэн бодлогонууд нь ерөөхдөө яг энэ усын дэвч үүхээр эсгэлэгтэн шийдвэрлэсэн маргаанууд төлхөө байсан. Тэгээд манай подкастаар орж исэн бас ганц нэг маргаанууд тэнд бодлого болцсон явж илээ. Тэгээд яг нөгөө эцэст нь юу гэж хэлэх гээд байна гэхээр маах нөгөө нэг подкастаараач дээр тэгээ та бүхэн нөгөө legal data дээр аккаунттай бол legal data дээр 7 хоног болгон бас хэргийн мэдээллийн хуудас гээд оруулж байгаа. Тэгээ энэ хоёр контент маань нөгөө хоёулаа яг улсын дэвш шүүхээр эсгэлэгтэн шийдвэрлэгдсэн тиймэрхүү маргаануудыг юу яаж байгаа учраас одоо товчилж ингэж ярьж байгаа, товчлоод бичсэн юм байгаа болохоор таад бас нөгөө хуульчны сонгондоо бодлогын шалгалтандаа ялангуяа бэлдэх зорилгоор бид эдийн подкастыг бас case information sheet-ийг уншвал нэг жоохон ч гэсэн хэрэгтэй юмнууд бас байгаа хаа гэж бодсон. Тийм нөгөө case information sheet дээр жишээлбэл ихэвчлэн би ирүүдээр ч юм уу одоо салбараар нь ингэж тулгуурлаж идэг болохоор ямар хэрэгүүдийг түүж исэн бэ гэхээр одоо яг анхан давхын магадлал болон шийдвэрийг одоо хүчингү болгоод дээж өгөхөөс одоо эрс өөр тайлбар хийж шийдвэр гаргасан одоо яг тийм ач холбогдол бүхий гэдэг шийдвэрүүдийг түүжсэн. Тэргээрээ юу нэлээд чухал ач холбогдолтой. Тэгэхээр ер нь бол яг хуу тэр 3 шатны шүүхийн шийдвэрийг чинь үйлбэрэмтэнд бичээд, хуулийн тайлбарыг бичээд, тэгээ одоо ямар үндслээр ямар гэмт хэрэг гэж үзсэн ч гэдэм үү те. Манай case information sheet чинь тэр 3 шатны шүүхийн шийдвэрийг хамгийн товч хэлбэрээр ойлгомжтойгоор хүргэх зорилготой болохоор богино хугацаанд агуу тийм гол мэдээллүүдийг өгчнө гэж бол бодож байгаа. Тэгээд бас өмнө харж байгаагүй байвал сонирхоод үзээрэй. Legal data дээр байгаа шүү. Тэгээд манай подкастны тухайд бас бахан ярихад одоо та бүхэн ингээд суугаад юм унших завгүй байвал за legal data дээр access-гүй байвал манай подкаст YouTube дээр үнгүү байрсан байдаг. Одоо энэ подкастыг та сонсож байгаа бол манай өмнөх дугааруудыг ерөнхийд нь гүйлгээд хараарай. Ер нь бүтэн жил гараагүй юм бас нэлээ их сан бүрдсэн байгаа. Хамгийн гол нь подкастын маань онцлог гэвэл бид хэд одоо нөгөө подкаст маш энгийн байдлаар ярих хичээдэг. Түүнээс гаднаас ингээ үйл баримт зохицуултуудыг ингээ дэлгэрүүлж тайлбарладаг. Тэгэхээр ингээ дарамтгүйгээр хуулийг судлахыг хүсвэл манай подкастыг бас сонсоорой. Гэтэ би ууланд бодож ирсэн маань ингээ гурван анх удаа ингэж хийж байгаа дугаар айгүй гоё хов ярьж хийж боддог байсан чинь айгүй ажлын юм ярьж та. Үгүй ганц хов ярихад тэр ховны ихтэй нөгөө юуны шинжлээ. Бас л хуулийн шинжтэй нөгөө сургалтын дээр суугаад яг нөгөө ордгоо багш болгоно ингээд давхартаад хэлээд байгаа юм нэрээ нөгөө юу яж илээ. Одоо нөгөө эрүүгийн сургалтын л дөнгөж эхэлсэн явж байгаа. Би эрүүгийн сургалтанд суугаад олж мэдсэн мэдээлэл гэвэл нөгөө энэ жилээс чинь нөгөө сэтгцэд учирсан гим орыг арилгах тийм жишг аргачлал улсын дэвш шүүхийн нийт шүүсний хуралдаанаас баталсан тий. Тэгээд яг нөгөө тэр энэ оны амар онцлог үйл явдал учраас ер нь энэ жил ямар ч бодлого ирсэн байсан тэр сэтгцэд учирсан гим орыг арилгахтай холбоотой тийм нэг ширхэг асуулт магадгүй орж иж магадгүй байх шүү гэдэг юмнуудыг бол багш болгоно л ярьж илээ. Тийм өгсөө. Тийм юм ярьсан. Гэтэ яг багш нар бол илүү тааж л ярьж байгаа юм л та тий. Тэгээд нэрээ яг бодоод үзэхэд амар make sense л байгаа юм л та. Тэгэхээр таад тэрийг сонсохыг хүсчихвэл бид хэдийн анхны эрүүгийн хэрэг гэсэн нэг тийм подкаст байгаа. Тэрийг сонсороо тэрний төгсгөлд яг тэр журмыг ярьсан. Тэнд бас тэр журмын линк нагаа олж аваад
хараарай гэж хэлье. Өөрч хаваалах та. Салбарын л хоб байна да. Салбарын хоб байна да. Гэтэ би хов яриг гэдэг нь ямар хов яриг гэж боддог гэсэн бол айгүй тийм амьдралтай өөр хов яриг гэж боддог байсан. За эхлэх үү? За тэгэхээр ашигт мал нэмлийн тухай хууль дээр болохоор яг нийтдээ 10 орчим тест байна. За тэгээд бид гурав бол хуваагаа ярих болно. За эхнээс нь юу нь бол би хэлье. За ашигт мал нэмлийн тухай хуулийн 1-р тест нь яг тусгай зөвшөөрлөлтөй холбоотой ийм тестүүд байсан. За эхнийх нь болохоор ИХХК ашигт малтамлын одоо хайгуулын тусгай зөвшөөрлөлийн эзэмшигч компани. За тэгээд тусгай зөвшөөрлөх нь хүчинтэй хугацаанд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр дуусах байсан. За гэвч тус компани гүйцэтгэх захирал нь одоо хүнд өвчний улмаас эмнэлэг твтэд дэмжлүүлсэн тул тусгай зөвшөөрлөлийн хугацааг сунгуулах өргөдлөө. За тэр нөгөө дуусах хугацаанд 3 сарын 1 байтал түүний дараа буюу 1 сарын дараа 4 сарын 2-ны өдрөөр гаргасан юм байна. За тэгэхээр ингээд ашигт малтмал тусгай за ашигт малтмал газрын сүнэг газрын кадастрын хэлтээс сунгах боломжгүй гэдэг хариу өгчээ үндэслэтэй юу гэдэг ийм тест байна. За тэгэхээр агуулга нь бол нөгөө хайгуулын тусгай зөвшөөрлөх хугацаа дуусахаас өмнө хэр хугацааны өмнө одоо тэр тусгай зөвшөөрлийг сунгуулах одоо хүсэлт үргэлжлэх гарах ёстой вэ гэдэг агуулга юм шиг байна. За тэгээ зөв хариулт нь бол A гэж бодсон. За хуулийн 22-ийн 1 зааснаар за хайгуулын тусгай зөвшөөрлөх хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигчэнд хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой. Энд тэгээ 30 хоног энэ гэдэг бол хариулт байсан. Тэгэхээр хоногоор биш хуулиар бол 1 сар гэж заасан байсан учраас A хариулт зөв байна. За хоёрдугаар энэ дээр ямар нэг юм хүндэтгэл үүсгэх шалтгаантай холбоотой заалт бол би хууль дээр сайхан олоогүй байсан учраас ер нь бол энэ нөгөө нэгэн хугацаа хожимдуулсан учраас энэ ашигт одоо холбоотой захиргааны байгууллагаас энэ өргөдлийн сунгах боломжгүй гэдэг хариу өгсөн нь бол үндэслэтэй наа гэдэг ийм хариу гарсан. За гэтээ яг ингээд ажиллаж байгаа хувцас ганц хоёр тест дээр бол надаас эргэлзэх юм байсан. Тэрийг дараа нэрээ. За хоёр дахь нь болохоор АХХК ашигт малтмлын за мөн хайгуулын тусгай зөвшөөрлөлийн эзэмшигч бол ийм компани. За тэгээд зөвшөөрлөх хүчинтэй хугацаанд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөр дуусах байсан. Тэр өмнөх тест бол адилхан байна сар нь. За гэвч тус компани гүйцэтгэх захирал нь хүнд өвчний улмаас эмнэлэг твтэд дэмжлүүлсэн тул тусгай зөвшөөрлөлийн хугацааг сунгуулах өргөдлөө за мөн 22 оны 4 сарын 20-ны өдөр гаргасан юм байна. За ер нь он сарын 1-р тест бол адилхан л юм байна. 1 сарын дараа гаргасан юм байна л та. За ингээд ашигт малтмал газрын сүнэг газрын кадастрын хэлтээс сунгах боломжгүй гэдэг хариу өгчээ. Гэвч хүнд өвчтөй байсан хүндэтгэх үзэг шалтгаантай байхад хүлээн авсангүй гэж компани мархав үндэслэлтэй юу гэсэн байна. Тэгээ би болохоор энийг бас бодохдоо саяны 1-р тесттэй гарсан тохиолдолд ижилхэн 22-1 буюу одоо ийм хүндэтгэх үзэг шалтгаан бол байхгүй гэж хараад байгаа байхгүй юу? Тийм болохоор хариултыг нь би бол D гэж бодсон. Хүнд өвчтөй байсан тул дэмжлүүлсэн гэдэг нь хүндэтгэх үзэг шалтгаан мөн боловч хуулийн хугацаа хэтрүүлсний зөвхөн үндэслэл болохгүй гэж. Гэтэ би энэ дээр яагаад эргэлзээд байгаа гэхээр нөгөө яг хичээлтэй байх үед бас энтэй төсөө нэг бодлого бодож байсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг юм хүнд өвчтөй болмаас тусгай зөвшөөрлөх хугацааг сунгуулахаа хэтрүүлсэн ч илүү. Тэгээд хууль дээрээс тийм хүнд өвчтөй гэдэг тийм заалт байсан юм шиг санагдаад тэгээд одоо яг энэ ашигт малтмлын тухай хуулиас хайгууд би яг тэр зохицуулт олж чадахгүй байгаа байхгүй юу? Би бас яг зохицуулт энэ мэдэхгүй л байл та. Тэгтээ нэг ерөнхий сенсээр бол тэг ашигт малтмлын шийдвэр уншижсэн одоо тэр урсамжаас хүн харвал яг одоо хуулийн үг нь хүндэтгэх шалтгаан гэж байдаг юм болов яа гэм бол яд гэжсэн 1 сар бол хэтрүүлж болдгийг ашиг одоо сонгуулах зөвшөөрлөө 1 сар бол 30 хоногоор хэтрүүлж болдог. Тэнгүүд тэр хугацаанд нь 0.1 хэдэн хувиар алдаг тооцоод тэгээд тэр хэтрүүлж болох нэг хугацаагаа ингээл бүр хэтрүүлжүүл тэгээд авралгүй л. Тэгэхээр асуулт нь бол тэр 30-аач хэтрүүлсэн байгаа даа юу? Ер нь бол яг 1 хоног хэтрүүлсэн юм шиг л байна. 3 сарын 1-ний өдөр гэсэн 4 сарын 2-ны өдөр гэсэн байхгүй. Тэгээд би харин яг ингээ бодонгот яхахгүй хүндэтгэх үзэг шалтгаан гэдэг байдаг юм санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр гол нь хуулиасаа олоогүй харин тийм. Тэр тэгэхээр арай өөр юугаар л хайж үзэх хэрэгтэй юм. Өөр томьёолоор байж магадгүй юм байна. Гэтэ аль ч тохиолдолд бол 30 хоног нь хэтэрсэн байгаад байна тий. Тийм байна. Би бол тэгж л бодож байна. За тэг яг энэ дээр та бас тийм штэ үгүй штэ гэсэн одоо ярилцах юм байвал комент үлдээгээрэй. Тэгээд өмнө нь хэлсэнчлэн энэ ярьж байгаа хариулт бол яг бид гур өөрсдөө шүүж хийсэн тийм л хариулт байгаа болохоор бас зарим алдаатай эсвэл хуулиа дутуу судалсан юм бол байж магадгүй шүү. За 3 дахь тест нь бол ҮХХК ашигт малтмлын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөөр урьдчилан төлснөөр ирсэн боловч урьдчилсан төлсөөр ирсэн боловч юм байна. 2023 оны жилийн төлбөрөөр төлөх ёстой хугацаанд 45 хоног хэтрүүлсэн байна. Яг өмнө төлжсэн ч гэсэн
23 оныхыг 45 хоног хэтрүүлсэн юм байна. За тиймээс тус компани хайгуулын тусгай зөвшөөрлөг туслах шийдвэрийг за эрх бүхэл захиргааны байгууллагаас болж гаргажээ. За энэ үндэслэлтэй юу гэсэн юм бэ? За зөв хариулт нь бол бие буюу үндэслэлтэй. За хуулийн 34-7 болон 56-гийн 1-2 дээр байгаа маань хугацаа хэтэрсэн за энэ яа гэх юм бэлээ? Одоо хайгуулын тусгай зөвшөөрлөө төр сунгал хугацааг нь 30 хоногоор нээр хэтрүүлж болно. Тэр 30 хоногоор хэтрүүлээд 30 хоног дотроо гэхдээ эргээс сонгочих юм бол хэтрүүлсэн хоног тутамдаа 0.3% алтан тооцно. Нэрээ санкцнаас тийж тооцно. Гэхдээ энэ тохиолдолд бол хугацаа хэтэрсэн хоног нь 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтрүүл тусгай зөвшөөрлөг зөкслөн гэж байгаа байхгүй. Энэ тохиолдол дээр бол 45 хоног хэтрүүлсэн байгаа учраас энэ бол ингээд туслах үндэслэл нь бол болж байгаа маа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ төлбөрөө төлөөгүй 30 хоног хүртэл байх юм бол яг тэр алтангаа төлөөд бол эргээд хугацаа тусгай зөвшөөрлөө ингээд сунгуулах бол боломжтой. Харин 30-аас хэтрээд энэ тохиолдолд 45 хоног болтон байгаа учраас цэцлэг нь бол ингээд үндэслэлтэй болж байгаа. Энэ дэр бол жишээлбэл гэхдээ тийм одоо хүндэтгүү үзэх шалтгаан малтгаан ингээд заасан байгаагүй санагдах юм. 31 хүртэлнээс хэтрүүлж болно. Зөв. Тийм юм байна. 30 хүртэл бол байна. Алдагтайгаа л төлөх ёстой. Хэтрүүлсэн хоног тутамдаа. Гэхдээ 30-аас хэтрч юм бол туслана. Зөв. Энэ тэгээ нөгөө ашигт малтмалтай холбоотой ер нь тусгай зөвшөөрөл сонгуулахад чинь юу яа гэм бэ? Төлбөрөө дандаа урьдчилж төлдөг юм билээ. Угаасаа жил болгоо урьдчилж өмнө ирэх жилийн төлбөрөө өмнөх жил төлөх авсаа өгнөөгөөрөө төлдөг юм шиг үлээ тий. Тэр нь тийм юм шиг үлээ. Ер нь бол яг тэр хугацаанаас дандаа өмнө төлөх хэрэгтэй гэсэн. Зөв. За дөрөв дэх тест рүү оръё. За дөрөв дэх нь яадаг вэ гэхээр энэ нөгөө бас л ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани байгаа. За тэнгууд нөгөө уурхай эдлбэрийн газар буюу яг ингээ уурхай дээр нь одоо хянш шалгалт очиод за тэгээд хянш шалгалтынхаа юу гэж энэ дөрөв дэх тест ч юу. За хянш шалгалтынх нь юу гэж хэлдэг вэ гэхээр нөгөө тухайн компани байгалийн нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгалийн менежментийн төлөвлөгөө зэрэг баримтчгууд байхгүй байна. За үүгээр юу харагдаж байна вэ гэхээр энэ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үүргээ зөрчсөн байна гэдэг дүгнэлт гарч байгаа. За тэгээд ер нь ингээд одоо энэ менежментийн төлөвлөгөө болон нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг баримтч байхгүй байгаа нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үүргээ зөрчсөн гэдэг үндэслэл болох уу гэсэн агуулгатай асуулт байна. За хариулт нь бол үндэслэлтэй юм билэ. За энэ нь нөгөө ашигт малтмалын тухай хууль дээр зохицуулт байдаг. За тэр зохицуулт нь болохоор 35-ын 3 гэж заалт байгаа. За тэгэнгүүт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах одоо баримтчийг уурхай дээр байлгана гэд энэ ихтэй хайгуул юм биш. За буруу залт олчжээ. За яадаг гэсэн энэ асуултаасаа ягаад зөвхөн хуулийнхаа заалтыг хэлж идөө. Юутай ч ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө за тэгээ бусад дурдсан баримтчгуудыг яг уурхай эдлбэр дээр байлгах шаардлагатай гэдэг юм лээ. Тэгээ ийм үүрэгтэй тэгэхээр хэрвээ ингэ байлгахгүй бол үүргээ зөрчнө гэсэн. За тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд яадаг болохыг комментээр оруулъя. За дараагийн асуулт нь бас ер нь бол төлөөтэй асуулт байна. Яг саяны кейс дээр за тэр кейс нь болохоор яаж байгаа гэхээр ингээд за кейс нь яадаг вэ гэхээр 5 дугаар тест байгаа. За кейс нь болохоор ашигт малтмал газрын тосны газраас за ингээд нэг тодорхой талбайд нутаг дэвсгэр дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олох юм сонгон шалгаруулалт явуулсан. За тэнгуү тэр сонгон шалгаруулалтанд бол ямар ч тийм хүсэлт ирээгүй байдаг. За тэгээ ямар сонгон шалгаруулалтанд орох тийм хүсэлт ирээгүй гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд яах ёстой вэ? Сонгон шалгаруулалтыг дахин явуулах ёстой юу үгүй юу гэдэг ийм агуулгатай асуулт байгаа. Тэгээд нэг компаниас бол дахин явуулах юм хүсэлт гаргасан юм билээ. За тэгээд хуулийн зохицуулалт нь бол ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл дээр за энэ сонгон шалгаруулалттай холбоотой зохицуулалт байдаг. За тэгээ яг 24 дээр бол сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй бол одоо ийм дахин зарлах үндэслэл болж байгаа. За тэгээд за дараагийн 6 дугаар тест нь бас энэ асуултаагаа яг төсөөтэй тохиолдол байгаа. Тэрний үг гэхээр яг ийм хайгуулын тусгай зөвшөөрлөлийн сонгон шалгаруулалт ингээд зарласан. За тэгээд сонгон шалгаруулалтын явцад бол 3 компани материал ирүүлсэн байгаа. За гэвч энэ материал ирүүлсэн 3 компани аль нь ч одоо тухайн сонгон шалгаруулалтын шалгаруулалтын одоо юунд үзүүлэлтэд нийцээгүй. За энэ тохиолдолд яах вэ гэдэг ийм асуулт байгаа. За тэгэхээр яг хуулийн зохицуулалт нь бас яг ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл дээр байдаг. Ийм сонгон шалгаруулалттай холбоотой зохицуулалт. За тэр зохицуулалтын дээр 24 дээр юу гэж байгаа вэ гэхэлэр сонгон шалгаруулалт зарласан боловч за ерөөсөө хүсэлт нь шаардлага хангаагүй дахин зарлаж болно гэд нэг заалт байгаа. Тэгэхээр ер нь сонгон шалгаруулалт явах дахин явуулах хоёр үндэслэл нь нэг бол хүсэлт ирээгүй эсвэл ерөөсөө хүсэлт шаардлага хангаагүй гэсэн хоёр тохиолдол байх нэ.
Тэр аль аль тохиолдолд дээр дахин заална. За 7 дугаар тест нь болохоор за нэг компани бол ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тийм өргөдөл гаргасан. За гэсэн чинь яг тус нөгөө зөвшөөрөл хүссэн талбайд нь аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн урлагийн тогтоолоор бол аймгийн тусгай хэрэгцээнд авсан байсан юм байна. За тэнгууд нь малтмал газрын засны газрын кадастрын хэлэлцээс бол тусгай зөвшөөрөл олохгүй учир нь наад чинь тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байна гэдэг ийм хариу өгсөн. За тэгээ энэ хариу нь бол үндсэлтэй юу гэдэг ийм асуулт байгаа. За ашиг малтмалын тухай хуулийн 24-ийн 4-р зүйлд бол 24-р зүйлд болохоор ерөнхийдөө ашиглалтын тусгай зөвшөөрөл авахд тавьдаг шаардлагуудыг хувьчилж өгсөн. За түүний 24-ийн 4-т болохоор яг нөгөө одоо өргөдөл гаргаж байгаа тэр талбай нь яг ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Энд нэг 3 нөхцөл байдаг. Тэрний за 24-ийн 4-ийн 2-т нь бол тэр одоо газар нь өөрөө ямар нэгэн байдлаар тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх гэдэг ийм шалгуурыг тавьдаг. Тэгэхээр ашиг малтмалын тухай хуулийн 24-ийн 4-ийн 2 зааснаар бол ингэж одоо давхцсан байгаа учраас энийг татгалзах нь үндсэлтэй буюу 7 дугаар тестний D хариултын зүг байнамаа. За 8 дугаар тест нь яг саяныхтай ер нь бол төстэй асуулт. За мөн нэг компани бол ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх юм өргөдөл гарсан. За гэхдээ тус талбай нь бол яг ашиг малтмал хайх ашиглахыг хоригдсон тийм хуулийн үйлчлэлд хамаарж байгаа талбай байсан юм байна. За энэ тохиолдолд бас мөн яг энэ үндслэлээр кадастрын хэлцээс татгалзсан. Тэгээ энэ үндслэлтэй юу гэж байгаа. За 8 дугаар тестийн зөв хариулт бол C буюу үндслэлтэй ашиг малтмал хайх ашиглахыг хоригдсон талбайтай тухайн талбайд давхцаагүй байх шаардлагыг бол ашиг малтмалын тухай хуулийн 24-ийн 4-ийн 2-оор тавьдаг байгаа юм аа. За 9 дахь тест буюу за 9 дахь тест нь болохоор юу гэж байгаа вэ гэж тэгэхээр за мөн саяныхтай адилхан энэ 7-оос 9 дахь тест нь ерөөхдөө яг нэг зүйл заалтаар хариулагдчихж байгаа. Гэтэ яг өөр үндслэлийг нь асуусан байгаа гэсэн үг. За мөн л ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн. За энэ тохиолдол дээр бол яасан бэ гэдэг тэгэхээр тусгай зөвшөөрлөөр тэг хүчинтэй тусгай зөвшөөрлөөр нэгэн тийм олгогдсон талбай байсан гэдэг итгэж байгаа. За тэгээд мөн кадастрын хэлцээс бол энэ үндслэлээр татгалзсан энэ үндслэлтэй юу гэсэн асуулт байгаа гэсэн үг. За 9-р асуултны зөв хариулт нь бол B үндслэлтэй. За хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнд олгогдсон талбайтай бол яг энэ зөвшөөрөл хүсэж байгаа талбайд давхцаагүй байх ёстой гэдэг ийм шаардлага мөн дурдсанчлан 24-ийн 4-ийн 2-оор тавигддаг байх нэ. За ингээд ер нь бол саяны 3 тестийн яг зөв хариултанд үндэслэл болж байгаа заалт нь энэ 24-ийн 4-ийн 2 байгаамаа. За одоо ингээд юуны ашиг малтмалын тухай хуулийн бол хамгийн сүүлийн тест буюу 10 дахь тест. За энэ нь юу гэж байгаа вэ гэдэг тэгэхээр улсын төсвөөр бол хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон нэг юм талбай байгаа юм л да. За тэр талбайд болохоор C гэдэг нэг компани за ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсээд өргөдөл гаргасан юм байна. За тэнгууд ашиг малтмал газрын төсний газрын кадастрын хэлтээс болов шийдвэрлээд тусгай зөвшөөрлийг олгоцсон. За тэгсэн чинь үүнийг нь мэдсэн өөр нэг компани болохоор юу гэсэн бэ гэж тэгэхээр энэ нөгөө шийдвэр чи өөрөө хууль төрсөн байж тээ гэж маргаж байгаа. Да үндсэндээ бол яг улсын цур хайгуул хийж нөөцийн тогтоосон газарт юу өөр нэг компанид те юу юуны ашиг малтмалын ашиглалтын зөвшөөрөл олгож болох уу гэсэн иймэрхүү агуулгатай асуулт байгаамаа. За тэгээд энэний 10 дугаар тестийн зөв хариулт нь бол A буюу үндсэлтэй гэсэн ийм хариулт байгаа. За яагаад тэгэхээр ашиг малтмалын тухай хуулийн 24-ийн 2-т зааснаар болохоор улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг заавал сонгон шалгаруулалтын журмаар олгодог ийм одоо зохицуулалт байт юм байлээ. За тэгээд яг нөгөө энэ тестэн дээр нэмээд ярихад нөгөө хэрвээ яг тухайн талбайдаа өөрөө хайгуулын тусгай зөвшөөрөлт байх юм бол ийм сонгон шалгаруулалт зарлахгүйгээр яг тэр компани хайгуулын тусгай зөвшөөрөлтөй байсан тохиолдолд шууд хүсэлтээ гаргаад тэгээд нөгөө ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч болдог ийм зохицуулалттай. Харин тэр талбай нь улсын төсвөр хайгуул хийсэн ч юм уу эсвэл нөгөө тэр компани өөрөө тэр талбай дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэггүй байгаа тохиолдолд тэнд бол заавал нөгөө сонгон шалгаруулалт явуулдаг ийм журамтай юм билээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол улсын төсвөр хайгуул хийгээ нөөцийн тогтоосон газарт ямар ч хамаагүй нэг хуулийн этгээдэд шууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг шууд олгоцсон байгаа нь бол одоо энэ сонгон шалгаруулалтыг явуулаагүй юм журам зөрчсөн буюу одоо хууль зөрчсөн шийдвэр гэдэг нь бол үндсэлтэй байх нэ. За тэгээд энэ хүрээд ашиг малтмалын тухай хуулийн 10 тест бол ингээд дуусж байна. Тэгээд яг ашиг малтмалын тухай хуулийн тестүүдийг хийж байгаад бас эргэлзээтэй ер нь одоо
яг шууд хуулиас нь тэгээ баг түрүүгээр нь хайхад зарим тестүүд гарч ирж байсан бол тиймэрхүү байдлаар гарч ирэхгүй нэлээд одоо юм системжил цайлт их шаардлагатай ч юм уу тиймэрхүү тестүүд бас нэлээд байсныг та бүхэн бас ажилласан бол мэдж байгаа бах. Тэгээд хэрвээ бид эдийн бас ингээд эргэлзэжсэн тестүүд дээр та яг ингээд миний үндэслэл энэ аамаа энэ зүг баха гэсэн тийм хариулт байх юм бол бас комментор үлдээгээрэй гэж хүсэж байна. Тийм ер нь хариултаа шеэрлэл гээд байгаа шүү. За дараагийн маань бол банкны тухай хууль байгаа. За банкны тухай хууль нь мөн 10 орчим гэхдээ ер нь 7хон тесттэй байна. За тэгэхээр шууд ер нь хууль руу орчих тий. Яг энэ тестүүд нь бол ганцхан банкны тухай хууль биш бас Төв банк, Монгол банкны тухай хуультай холбоотой тестүүд бол байсан. Тэр ерөнхийдөө яг энэ банкны харилцаатай холбоотой тестүүд бол байсан гэсэн үг. За эхний асуулт нь болохоор гэтээсээ нөгөө мегагийн яриаг анзаарсан чинь бид нөгөө шүүхэн шийдвэр мэдэр ярьсаар агаал айлх нөгөө компани хүний нэрийг ингээд хэлэхгүй дурдахгүй гэдэг амар хичээгээд тэрнээс орсон. Нээ зэрэг тест дээрээс ямар ч компани нэр хэлсэн юм шиг. Тэр маань асуултын газрыг катастрын шиг амар сайн танихгүй болгочих шүү дээ. Тийм. За тэнгууд банкны тухай хуулийн 1-р тест нь болохоор К банк нь. Цаашид яна наа чи бараг Капитрон банк. Яг тест шүү. За нэг банк нь. Цаашид банкны хэвийн үйл ажиллагааг хангах боломжгүй болсон тухай Монгол банкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан байна. За Монгол банкны зүгээс тус банк нь хандаж хувь нөлөөсөө хөрөнгийн бүтцийг өөрчлөх, за дөрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ авах болсноо мэдгдсэн. За тэгээд банкны зүгээс тусдаа үнэлэлтийг бол хүлээн зөвшөөрөхгүй. За Монгол банкд бол ийм арга хэмжээ авах эрх байхгүй гэдэг ийм тайлбар хийсэн. За тэгээд Монгол банкны тушуудар хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг бол ийм тест байна. За тэнгуут банкны тухай хуулийн 54-ийн 1-ийг харах юм бол 54-ийн 1-ийг харах юм бол энэ дээр яг хэд хэдэн одоо Монгол банкны эрхийг заасан. За энэ нь юу гэхээр яг одоо Монгол банк нь хууль заасан үндэслэл байгаа бол мөн тус хууль заасан юм зарим одоо үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх угаасаа юм эрх бүхий идгээд за үүний нэг үндэслэл нь бол тус хуулийн 54-1-2 заасан банкны хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсон тухай Монгол банкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан гэдэг ийм үндэслэл байгаа. За тэгэхээр энэ үндэслэл нь бол энэ 1-р тестээр дурддагч байгаа гэсэн үг. Байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ үндэслэл байгаа тохиолдолд Монгол банк ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэх юм бол энийг тус хуулийн 55 дугаар зүйлд заасан. За тэгээд энэ 55 дугаар зүйлд бол нийт 4 ширхэг одоо юм арга хэрэгслийг заасан. Арга хэрэгсэл буюу Монгол банк эдгээр арга хэмжээг тус банкн дээр ингээ авч хэрэгжүүлж болно гэсэн үг. За эхнийх нь бол банкны актив пассивыг шилжүүлэх. За хоёр дахь нь тусгай зохицуулалттай банк байгуулах. За гурав дахь нь хувь нөлөөсөө хөрөнгийн бүтэц хэмжээг өөрчлөх. За дөрөвт нь өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх гэдэг ийм дөрвөн арга хэмжээг бол Монгол банк авч хэрэгжүүлж болох нэ. За тэгээд мөнх хуулийн 55-3 зааснаар юу вэ гэдэг юм бол жишээлбэл энэ одоо альва нэг банк нь хэвийн үйл ажиллагаа хангах боломжгүй гэдэг одоо Монгол банкны хяналт шалгалтын дүгнэлт гарчлаа гэхэд хамгийн түрүүнд бол одоо түрүүнд дурдсан дөрвөн арга хэмжээнээс 3 дурдсан нь буюу 55-ийн 1-ийн 3 заасанчлан тэрхүү хувь нөлөөсөн хөрөнгийн бүтэц хэмжээг өөрчлөх гэдэг арга хэмжээг нэг тэргуунд авч хэрэгжүүлэх шүү гэдэг ерөөдөө яг ийм дараалалтай мэлээ. За тэгээд энэ бүхний эцэст яг энэ тестийн хариу юу болж байгаа гэх юм бол C хариулт буюу хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүднээс хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлж буй учраас туш шийдвэр үндэслэлтэй гэдэг C хариултыг бас сонгосон. Яг нь бусад 3 хариултыг сонгох юм бол одоо жишээлбэл тийм Монгол банк үндэслэлтэй гэдэг энэ хуулийн заалтыг шууд бичиж байгаа байхгүй юу энэ хариултан дээр. Тэгээ яагаад энэ хариултыг сонгосон бэ гэх юм бол бусад 3 хариулт нь үндэслэлгүй гэдэг ийм хариулттай. Гэхдээ энэ үйл ажиллагааны үндэслэлтэй учраас нэгдүгээр тестийн C хариулт нь бол зөвөө гэсэн. За хоёр дахь нь болохоор Төв банкны зүгээс за дахиад К банк Монгол банкнаас тогтоосон дүрм журам шийдвэрийг зөрчсөн за хэвийн бус үйл ажиллагаагаа явуулсан гэж үзэж банкны өөрийн хөрөнгийг 6 сарын хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгож шийдвэрлсэн байна. За тэгээд банкны удирдлагуудын зүгээс Монгол банк зөрчил дутагдлыг арилгах талаар хугацаатай үүрэг даалгавар өгөхөөс бусдаар хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халдах ёсгүй хэмээн үзэж бол гомдол гаргасан. За гол асуулт нь бол хувьцаа эзэмшигчдийн гомдол үндэслэлтэй юу? Шүү заа юу. Монгол банкны шийдвэр үндэслэлтэй юу биш. Гол асуулт нь хувьцаа эзэмшигчдийн гомдол үндэслэлтэй юу? За хариултын C буюу бол үндэслэлгүй. Яагаад вэ гэхээр за мөн банкны тухай хуулийн 48-ийн 1-ийн 4 зааснаар Монгол банк нь банкны тухай хууль тогтоомж зөрчигдөх хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөдөлгөхөөс өршлөн сэргийлэх бол үүрэгтэй учраас энэ 6 сарын хугацаанд нэмэгдүүлэхийг үүрэг болгож бол шийдвэрлэх эрхтэй ийм одоо эрхтэй субъект болж байна гэсэн үг. За тэгээд
Энэ нь бол зөвхөн одоо тус хуулийн 48 дугаар зүйлд заасан 17 арга хэмжээний зөвхөн нэг нь байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бусад одоо өөр 16 арга хэмжээ байх нэ. Тэгэхээр нэг нь юу вэ гэх юм бол тухайн тэр банкны хөрөнгийг 6 сарын хугацаанд нэмэгдүүлэхийг одоо тус банкнд үүрэг болгож байна. Гурав дахь тест нь болохоор Монгол банк хуульд заасан албадлага арга хэмжээний хүрээнд одоо үүнээс цааш ойггүй өргөжлүүлнэ. За дараагийн одоо энэ тестийн маань 3-аас 7 дугаар тестүүд юм байна. За 3-аас 5 дугаар тест нь бол яг нэг үйл баримттай. За нэг үйл баримттай адилхан тийм асуултууд нь өөр өөр гэсэн үг. За үйл баримт нь юу вэ гэхлээр ерөнхийдөө Монгол банк бол банкнд П гэдэг банк юм байна. Ташаад улсын П гэдэг банк юм байна. гэдэг банк юм байна. За энэ банкнд бол албадлагын арга хэмжээ явуулаад за тэгээ тусгай чиглэлийн хүчингүй болгосон юм билээ. За тэгээ хүчингүй болгонгуудаа банкны эрх хүлээн авагчаар ишцээ гэдэг этгээдийг томилсон. За өөр этгээд ишцээ үсгийг анхудаа ашиглаж байгаа. Амьдралаа анхудаа ашиглаж үзлээ шүү дээ. За ишцээ гэдэг хүнийг бол банкны эрх хүлээн авагчаар томилсон байгаа. За тэгээд одоо ингээ банкыг ерөнхийдөө энэ ер нь бол ингээ банкны тусгай чиглэлийн хүчингүй болгоод банкны эрх хүлээн авагчийг томилж байгаа үйл ажиллагаа цаашид ер нь банкыг татан буулгахаас өмнө хийгдэж байгаа. Ер нь хиттэй татан буугдах юм үр дагавартай процесс юм байна гэж ойлгосон. За тэгэхээр хамгийн гол нь ингээд эрх хүлээн авагч нь одоо нэхэмжлэгч буюу одоо тухайн банкны өртөө одоо тухайн банкнаас мөнгө авах ёстой хүмүүсийн дараалтыг ингээд тогтоохдоо аль зардлыг нэн тэргуунд гаргуулах вэ гэдэг ийм асуулт байгаа. За тэгээд нөгөө эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардлыг нэн тэргуунд гаргана гэж шийдвэрлэсэн. Тэгээ энэ нь үндсэлтэй юу гэж байгаа. За тэгээ хариулт нь болохоор за энэ тестигээ бол 3 дугаар хариулт буюу үндсэлтэй гэдэг хариулт байгаа. Гэхдээ төлбөрийн нэхэмжлийн шаардлагыг хангахдаа нэн тэргуунд бусдын аймнаас эрүүл мэндэд учруулсан гэмт хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн банкнаас гаргуулж байсан төлбөрийг гэдэг ийм дарааллыг барих юм байна. За энэ дараалал нь болохоор банкны тухай хуулийн 73 дугаар зүйлийн нэгт заасан. За 73-ийн 1-ийн нэгт заасан ийм дараалал байгаа. За тэгэхээр за 3 дугаар тестийн хувьд бол хариулт зөв. За 4 дугаар тестийн хувьд бол үйл баримт нь ижилхэн одоо нөгөө банкны эрх хүлээн авагчаар ишцээ гэдэг этгээдийг томилсон байгаад байгаа. За тэгээд банкны эрх хүлээн авагч нь бол ингээд нэхэмжлэгчдийн шаардлагыг хангахдаа ингээд дарааллыг нь тогтоод банкны хөрөнгүүдийг ингээд зарцуулж эхэлсэн байдаг. За тэгэнгүүт банкны хувьцаа эзэмшигчдийн зүгээс эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлага одоо нэхэмжлэгчдийн юм шаардлагыг хангах дарааллыг тогтоохоос биш ингээд банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэж хувьцаа эзэмшигчд нь үндсэндээ маргаж байгаа. За тэгэнгүүт энэ эрх хүлээн авагч гэдэг асуултын одоо гол санаа нь бол банкны эрх хүлээн авагч гэдэг этгээд нэхэмжлэгчдийн шаардлага хангах дарааллыг тогтоохоос гадна хөрөнгийг захиран зарцуулах хэрэгтэй юу гэдэг ийм үндсэндээ асуулт байна гэсэн үг. За зөв хариулт нь бол тестийн А байсан. За энэ болохоор банкны тухай хуулийн 68-ийн 3 дахь заалтаар хариулт нь гарч ирж байгаа. За энэ болохоор банкны эрх хүлээн авагч нь за банкны хөрөнгийг захиран зарцуулах хэрэгтэй. За ингэхдээ банкны активыг төлөвлөх үр төлбөрийг барагдуулж нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах орлогыг хуваарлах ийм чиг үүрэгтэй байд юм билээ. За тэгэхээр дөрөвдүгээр хариултын банкны дөрөвдүгээр тестийн хариулт нь А хувилбар байна. За 5 дахь асуулт нь болохоор бас муу адил. Ф банкны одоо эрх хүлээн авагчаар ишцэн томилогдсон байгаа. За тэгэнгүүтээ үйл баримт нь юу вэ гэхлээр банкыг татан буулгах тухай шийдвэрийг тухайн банкны бүх салбарт албан газарт нэн даруй байршуулж үйл ажиллагаа эхлүүлэхийн зэрэгцээ зардлыг тус банкнаас гаргуулахаа мэдгдсэн. За тэгэхээр банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг яг тэр тухайн одоо банкнаас гаргуулах үндэстэй юу гэдэг асуулт байгаад байгаа. За асуултын хариулт нь болохоор банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр тодорхойлогдож байгаа. За энэ нь ямар хариулт байгаа вэ гэхлээр банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монгол банк тогтоож за банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг тухайн банкнаас гаргуулна. За тэгэхээр банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг бол тухайн банкнаас ингээ гаргуулж байгаа үндэслэлтэй байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор за энэ бол өөр үйл баримттай тийм асуулт байгаа. За тестийн 6 дугаар хэсэг нь юу гэдэг вэ гэхлээр Г банкны нийт гаргасан энгийн хувьцааны 20%-ийг иргэн эзэмшдэг. За түүний эхнэр А ингээд тусдаа арилжааны банк байгуулж байгаа. За тэг холбогдох хүсэлтэй Монгол банкнд гаргасан байгаа. Тэгэхээр одоо нөхөр нь өөр банкнд хувьцаа эзэмшдэг.
20 хүртэл хувьцаа эзэмшдэг. За эхнэр нь цоошийн тусдаа өөр банк байгуулж болох уу гэдэг ийм асуулт байгаад байгаа. За яг бай юм би. зэрэг эхнэр нөхрөө банк байгуулж идэг. нэг л банктай байж та. За тэгэхээр энэ хариултыг за миний хувьд бол одоо энэ яг нэлээ эргэлзсэн C хариулт гэж бодсон. C хариулт нь болохоор хууль заасан журмыг хангасан тохиолдолд болно гэж байгаа. Одоо Агнер тухай хуулийн зохицуулалтаар юу вэ гэхээр нэг банкнд одоо эхнэр нөхөр харилцаа хамаарал холбогдох этгээдүүдийг эзэмшиж байгаа нийт хувь 20%-ээс хэтрэхгүй гэж байгаа. Энэ яг нэг банк дотор. Тэнгүүд одоогийн кейс дээр бол тусдаа хоёр банкнд ингээ хувь эзэмшиж болохоор байгаа учраас энийг бол хуулиар хориглоогүй юм байна гэж харсан. Тэгэхээр C хариулт нь юм байна гэж одоо тодорхойлсон байгаа. Та бүхэн энэ хариулт буруу байвал бас залруулж өгөхийг хүсье. За хамгийн сүүлийн 7 дугаар асуултын тухайд гэвэл за Монгол банк нь одоо арилжааны банкнд зээл олгох, өөрийн гарах үнэт цаасыг үнэт цаасны хүүгийн хувьар одоо дамжуулан хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээ нь ер нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байгаа ямар арга хэрэгсэл вэ гэж байгаа. Тэгэхээр Монгол банк зах зээл дээр зээл юм уу үнэт цаасны хүү одоо хямдруулалтын хувь зэргийг ашиглаад хүүгийн нэгдсэн бодлого явуулж болд юм лээ. Тэгэхээр ер нь үнэт цаасны хүүгийн хувь за тэгээ зээл олголт гэдэг асуудал хөндөгдөж ивэл энэ нь ер нь бол Монгол банкнаас хийж байгаа хүүгийн нэгдсэн бодлого юм байна гэдэг байдлаар чийжлэх боломжтой харагдсан. За тэгэхээр одоо тэр бас нэг асуудал нь за энэ тестийг яаж чийжлэх үү гэдэг нэг асуулт байгаа тийм. Аль хариулт нь зөв гэдэг яаж чийжлэх үү гэдэг. Тэгээ нөгөө 200-га тест ирэх юм биш үү? 200 тест 200 минут гэдэг юм шиг байна лээ. За тэгээ энэ удаагийн дугаар маань ийхүү бид 3 ашигт малчмлын тухайлбал магнит тухайлтай холбогдох 17 гээд 17 тестийг бол ажиллаж харууллаа. Ажиллаж харууллаа. Ажиллаж үзүүллээ. Ажилласнаа танилцууллаа ч юм уу тийм. Ажлын үр дүнгээ танилцууллаа. Та нар ажиллах. Иймэрхүү байдлаар бол ажиллах нэ. Аха. Гэтэ ер нь бол хаяж бодсон өмнө хэлсэнчлэн бодсноос их цаг зарцуулж байгаа ажиллагааг тестүүд байгаа байна лээ. Тэгээд юу ч гэсэн хугацаа болох хүртэл ажиллаж байгаа л босгоно байх юм тий. Тэгж байгаа л. Энэ жил ерөн хуульчдын шалгалт одоо өнгөрөх чонуудтай харьцуулахад арай өөрчлөгдсөн юм болов уу гэж бодсон яг өмнө өгч үзэж байгаагүй ч гэсэн ер нь ингээд хариултгүй тест мэст орж ирээ тий. Тийм яхааргүй өөр шин жишг гарч ирж байгаа л да. Тэгээд бас энэ сорилтыг одоо хэдүүлээ энэ жил давхал хүмүүс юм байна. За тэгээд энэ хүртэл сонсонд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Дараагийн дугаар маань ер нь бас нэг 2 хоногийн дараа бол орчихно. Тэгээ 2 хоногийн дараа бид нэр ямар хууль ярих вэ гэх юм бол зөвшөөрлийн тухай болон үнцаасны зах зээлийн тухай хууль гэсэн 2 хууль дээр байгаас нэг 10 орчим тестийг бол ярилцъя гэж бодсон. Тэгээ эднэрийг яг бас сонгоод байгаа шалтгаан амар тийм мэддэгтэй ч юм уу амар бүгдийн зүг ажилтна гэж бодож байгаа доо биш. Ер нь хамгийн боломжит богино тестүүдтэй хөлөжсөн болохоор цөөхөн тестүүдтэй. Тэгээ нөгөө бас нэг талаасаа ингэж бодсон. Нөгөө олон тесттэй одоо чинь иргэний хуулиа ч юм уу, эрүүгийн хуулиа ч юм уу өөрөө хийгээд те юу яачих юм бол магадлалын хувьд одоо олон тест байгаа юм чинь тэндээс жирэх магадлал аюу өндөр те. Тэнгүүт одоо бидний ажиллаж байгаа энэ одоо ингээл ашт малтмалч гэдэг юм уу юм салбар хуулиудын хувьд бол аюу цөөхөн тест байгаа. Тэ эрүүл ирэл ирэхгүй болохгүй. Тийм эрүүл бараг нэг юм уу 2 тест ирэх юм. Тэгэхээр нөгөө таад бас ийм тактикийн хувьд ийшээгээ бас тэ магадгүй орж амжихгүй байж магадгүй тийм тохиолдол гарах юм бол гэснийг сонсоод авчгаад бараг өөртөө ажиллаж ирснээр сонсчвал илүү амар байж магадгүй гэдэг нэг талаараа бас тийм шалтгаанаар иймэрхүү цөөхөн тесттэй хуулиудыг нь сонгож аваад ярьчээ гэж утсан байгаа тийм. За тэгээ иймэрхүү л энэ да. За дараагийн дугаараараа уулзцгаая. 1 2 3 баяртай гэж хэлэх үү. За тийм 1 2 3 баяртай.